За баярлалаа. Тэгээд 25 дугаар телевизийн Ижээ гэдэг нэвтрүүлэгт би 6 дахь удаагийнхан зочин болж оролцож байгаа юм байна. Тэгээд хувь хүн энэ нэвтрүүлэгт оролцъё гэхээсээ илүүтэй Монгол улсын одоо залуу сэхэтнүүд тэгээд ирээдүйн одоо соён гэгэрүүлэгчтэй одоо нэг цагт уулзна гэдэг маань өөрөө надад одоо хамгийн их сайхан сэтгэлийг төрүүлсэн учраас би энэ урилгыг одоо ямар ч эргэлзээ байхгүйгээр тэгё гэд хүлээгээд авчихсан. Тэгээ энэ сэтгэлээрээ одоо та бүхэнтэйгээ ирж уулзаж байна. Тэгээ маш сайхан гигэн байна. Би баг Монгол Улсын их сургуулийн дугуй зааланд 20 жилийн дараа орж ирж байна. Тэгээд ярилцах сэдв бол хязгааргүй их байна. Би илтгэх ч юм уу, уран яруу одоо яригч ч юм уу. За гадны хэлээр бол лектор гэж нэрлэдэг. Одоо би тийм хүн огтхонч бишээ. Одоо мэрэгжлийн ярих урлагийг эзэмшин гэдэг ч юм уу. Тийм зүйлээс бол одоо би бас их холдуу хүн. Зүгээр Монгол иргэнийхээ хувьд за тэгээд залуу хүнийхээ хувьд өөрийнхөө бодож явдаг зүйлийг нэг яачвал юм нэг арай өөр болох юм болоо гэдэг бодол ер нь хүн бүхэнд яг энэ цагт байгаа баха. Энэ улс их орн маань энэ хүмүүс яачвал нэг өөр болох юм бэ гэсэн бодол тэр дундаа энэ оюуны ирээдүйн энэ Монголын сэхэтэн соён гэгэрүүлэгч та нарын маань тархинд бол байнга миний нэгэн адил явж байгаа хаа гэж бодож байна. Тэгээ өнөөдрийнхээ яриаг шин эртний хандлага гэж би нэрлэлээ. Шин эрен гэж юу юм? Хандлага гэж юу юм? Тэгэхээр шин эрен гэдэг маань бид нар үгийг зүгээр хилээд өнгөрөх биш. Үгээр зөвхөн бахархаад өнгөрөх биш. Үгийн цаана утга байдгийг, үгэн дотор үг байдгийг л бид нар бодохын төлөө хичээх юм бол энэ өөрөө оюунлаг, эргэн болох анхны том шалгуур юм болов уу гэж бодоод идэг бол. Альва зүйлийг ухаж бодох. Өнгөц сонсоод хөөрөх биш. Өнгөц сонсоод баярлах биш. Өнгөц сонсоод муулах биш. Өнгөц сонсоод шүүгч биш. Альва зүйлийг бодолдоо тунгаана гэдэг өөрөө маш их эрхэм чанар юм байна гэж боддог болж байна. Тэгэхээр шин эрен гэдэг ойлголт маань ингээд уншаад, судлаад, бодоод, бясалгаад авахар чухал ойлголт юм байна. 1980-аад оноос хойш төрсэн хүүхдүүд өөр ирнэ. Хүн төрлөختний одоо 6 дахь соёлын хүмүүс иргэдүүд гэж нэрлэж байна зарим ном бичигт. 6 дахь соёлын. За 80-аад оноос өмнө төрснүүд нь бол 5 дахь соёлын иргэд юм байна. Энэ 5 6 дахь соёл гэж ярихаасаа илүү та бүхэн шин эрнийг оюун мандлын эрен гэдгээр нь илүү сонссон байх гэж бодож байна. Оюуны эрен, бомбын эрен гэдгээр нь та нар илүү сонссон байх гэж бодож байна. Бомбын эрен. Өмнөх 5 дугаар соёлын үеиг бид загсны эрен буюу хит хөдөлгөөнтэй эрен гэж бас бичигддэг юм байна. Өмнөх эрен бол оюуны боловсролыг чухалчилдаг байжээ. Эрдэм ном сурахын төлөө шанддаг. Илүү ихийг мэдхийг хүсдэг. Өөрөөсөө илүүтэйгээр шинжлэх ухааныг танихыг хүсдэг. Өөрөөсөө илүүтэйгээр өрөөлийг танихыг хүсдэг. Ийм эрен үед бид амьдарч байсан байна. 80-аад оноос өмнөх хүмүүс. Тэгвэл өнөөдөр оюун мандлын эрен гээч энэ үед хүн оюуны боловсролоос илүүтэй сэтгэлийн боловсролыг чухалчлах ийм чухал эрен үед бид нар орчход байгаа юм байна. Хүн оюун ухаантай мөн үү? Хүн бас сэтгэлтэй. Сэтгэл гээч зүйлийг маш их хэмжээгээр, маш том хэмжээгээр хайж орхигдуулж хаанч бичихгүй, хаанч тодорхойлохгүй, хаанч задлж шинжлэхгүй байснаас маш олон хүндрэлүүд гарч ийн гэж бодож. Би оюун ухааныг эрхэмлэж эрдэм номыг сурсан. Одоо надад зовх зовлон байхгүй. Тийм юм байдгүй үстэй. Ном үзсэн чинээгээр хүний сэтгэл төлөвшнө гэж бас байдаггүй. Эрдэм мэдлэг, эрдэм оюуны боловсрал, эрдмийн боловсрал, сэтгэлийн боловсрал гэдэг зүйл бол хоёр тусдаа зүйл. Тэгэхээр өнөөдөр бид сэтгэлийн боловсролыг чухалчлах оюун мандлын эрэнд шилжиж орсон юм байна. Үндсэн хууль жишээ нь Монгол Улсын үндсэн хууль.
Монгол хүн оюун ухаантай, оюун ухааны тухай дурдсан байдаг. Гэтэл тэнд сэтгэлийн тухай хаана ч байхгүй. Нэг үг өгүүлбэр тэнд байхгүй. Тэгэхээр эрн нь өөрөө ингэж өөрчлөгдөх буюу энэ өөрчлөгдөн буюу энэ он цагт бид өөрсдийн ёс суртахуун хариуцлагыг тодорхойлж буй тэр бичиг баримттай сэтгэлгээч сэтгэлээс улбаалуулсан үгийн хүч бодол гэх мэт зүйлүүдийг нарийн тусгаж оруулаагүй цагт бидэнд гарч байгаа энэ хүндрэлүүд хариуцлага л гэдэг. Хариуцлагатай бай гэж хэлээд хариуцлага суучдаг зүйл биш шүү дээ. Хариуцлага бол эрхээ эдлэх үед, эрх үүсэх үед хариуцлага үүсэж идэг. Би эрхийн нийдэлж байгаа юм чинь энэ хүний өмнө би ийм хариуцлага хүлээх ёстой доо гэсэн сэтгэл байхгүй юу нөрөө. Тэгэхээр бид өмнөх эрэнд өөрсдийн баталсан хууль, өөрсдийн амьдралын хэв маяг бүхий л зүйлийг өөрсдөөсөө холдуулаад тусад нь юм шиг нэг зүйл болгоод хийчихсэн юм шиг. Тэгэхээр энэ эрен бол сэтгэлийн эрен, хүн хүндээ ойртох, хүн өөртөө ойртох ийм эрен юм байна л да. Би гэж ярьдаг. Би гэж яг хинбэ? Та гэж яг хинбэ? Өөрийнхөө овг нэрийг хэлдэг тийм үү? Би юм дургу, би шарсан талхан дуртай, шаргуу талхан дургу. Би цагаан гурил иддэг. Би тийм ч идэж чадахгүй. Би ингэдэг тэгдэг. Эн чин та биш. Энэ таны хуурамч дүр. Энэ таны зүгээр л хандлага. Магадгүй энэ таны бодол. Олон мэдээлэл дээр үндэссэн таны л хандлага энэ. Тэгэхээр тэгдэг гэсэн. Тэгэхээр би ингэнэ гэсэн л хандлага. Яг үнэн та биш юм шиг байна. Бид нар өөрсдийнхөө худлаа хөнгөн дүрийг өөрсдийгөө гэж боддөг юм байна л да. Гэтэл энэ бүх болсон болоогүй мэдээллийг хаяад энэ болсон болоогүй бодлынхоо боол болохгүй энэ бодлоос өөрийгөө чөлөөлөх үед жинхэнэ та гарч ирдэг. Тэгэхээр шин эрентэй холбогдуулаад бид альва зүйлд хандах хандлагын тухай асуудал гарч ирж байгаа юм байна л да. Эрен маань өөрөө өөр болчихжээ. Миний саяны хэлсэн зүйлүүдийг шаардах болж энийг мэдээгүй, үзэхгүй, энийг хүндахгүйгээр бид нар шин эрний иргэн болох боломжгүй юм байна. Тэгэхээр бид альва зүйлд хандах тогтсон хандлагыг өөрчлөх хэрэгтэй л юм байна. Хандлага гэдэг зүйл хүн нэг өдөр өөрчлөгдөж чадахгүй. Бүхий л зүйлд хандлага гарч ирж найздаа хандах хандлага, улс их орондоо хандах хандлага, хоол цайнд хандах хандлага, өмсөх хувцанд хандах хандлага энэ бүх хандлагуудыг нэг өдөр өөрчлөх боломж байхгүй. Харин өөрчлөе гэдэг шийдвэр бол нэг хоронд гарч болдог. Танд зориг үүсгэл юм бол энэ шийдвэр гарч болно. Аливаа зүйлд хандах хандлагын би хандлагаа өөрчлөё. Энэ шийдвэр бол магадгүй энэ цаг энэ мөчөд гарч болно гэж би боддог. Сэтгэл гэдэг хязгаарч гарт баригддаг зүйл биш. Нүдэнд харагддаг зүйл биш. Гэхдээ бид нар энэ бүх зүйлийг тодорхойлж идэг. Унах, сэхэх, босох, уйлах бүгд хайртай хүнээсээ нэг сайхан үг сонсоход хүн дүүлэн нисдэг. Яг тэрний эсрэг аимшигтай нүгүүг сонсоход хүн хэвтэрт ордог. Мөн үү? Тэр талаасаа махан бие өвдөн гэдэг бол хүний сэтгэлийн байдал, сэтгэлийн тусгал байхгүй өөрөө. Сэтгэл маш удаан хугацаанд өвдөж, гимтэж, шархалж байна гэмээн эцсийн төгсгөлд махан бие өвдөж эхэлдэг. Бид зөвхөн мах өвдөж байна гэж махан биеийг эмчлэхгээ дайраад идэг. Илэг өвдсөн байна, илгийг эмчлэе гэд. Гэтэл илэг эмтрэм гэж монгол хүмүүс ярьдаг шүү дээ. Хүнд хэцүү юм сонсоход ямар илэг эмтрэм юм бэ гэж ярьдаг. Йоо, бөөр өвдмөр амар яриа байна гэж ярьдаггүй. Илэг эмтрэм. Илэг өвддөг. Тэр сэтгэл гэж маш том зүйлийг бид нар хайж дээгдүүлснээр
Өнөөдрийн энэ олон зүйлийн гацаа сэтгэл гэдэг зүйл дээр ирээл гацаад байна уу да гэж боддог. Бүхэл зүйл сэтгэл дээр ирж гацж гин өнөөдөр. Сэтгэл дутснаас, сэтгэл зараагүйгээс, сэтгэлийг мэдхгүйгээс би биендээ тэр аимшигтай үгийг чулуудж шít. Сэтгэл гэдэг юмны маань аимшигтай зэвсэг нь өөрөө энэ үг гэдгийг хүн ойлгочих юм бол энэ их замбраагүй би биен руугаа үг шидэлт, муухай үг хэрэглэлт, муухай хиллэг хилцүүд хумигдж ирнэ гэж боддог. Өөрийгөө сэтгэлтэй гэж бодохгүй хүн өрөөл рүү үгэн зэвсэг чулуудж байгаа шít. Тоохчгүй. Бодлын бичсэн хэлбэр бол өөрөө үг шүү дээ. Хүн бодож байгаагаа л ярьдаг. Би айгу муу ярьд юм аа. Би ерөөсөө ярьж чаддгүй юм аа. Та ямар гоё ярьд юм бэ? Та муу ярьж байна гэдэг, муухай үг хэрглэж байна гэдэг таны бодол тийм байна гэсэн үг байхгүй юу? Үг яриа гэдэг нь өөрөө хүний оюун санаа бодлын тусгал байдаг. Бид нарт маш их тийм сөрөг бодол дээр өнөөдөр бидний нийгэм тогтож байгаа шиг. Хошин шогийнхан хийсэн байна гинэ би найзаасаа сонсч байсан. Хошин шогоор л хийхгүй да. Тэднийх баян болчтой. Зээл гэл те. Тэдний охин ямар хөөрхий юм бэ гэл. Хамраа хийлгцсэн байхгүй гэл. Энэ ямар сайхан үг гэж худлаа наачлаа. Худлаахгүй. Худлаа ярьж байгаа байхгүй. Энэ сайхан гигэрчээ хизээ юм биш шил тэнийг юм биш өчигдөрхөн маанаг юм биш. Ийм сүрг хандлага. Бидний бүх харилцаа сүрэг хандлаган дээр өнөөдөр байгаа байхгүй. Мэдээллийг буруу тараана гэдэг бол энэ маш том ял. Яагаад мэдээллийг өөрийнхөө бодсноор, өөрийнхөө боловсруулснаар, өөрийнхөө төсөөлснөөр гажуудуулж бусдад тараах энэ яагаад гим нүгэл вэ? Хүний үднээс бодох юм бол хүний тухай мэдээллийг хүнд хэлээд хүнийг муухай мэдээллээр угаагаад ярьж байгаа хүнээч муухай болгож байгаа нэг гим. Үүнээс чухал нэг гим нь юу вэ гэхээр бохир мэдээлэл таныг өөрийг чинь устгаж идэг. Үүнийг л эхлээ мэдчих хэрэгтэй. Хүнийг муухай болгох гээд муухай юм яриад байгаадаа гол нь биш. Мэдээлэл гэдэг бол хүний өөрийнх нь эдисийг тэр 100 триллион эдисийг өөрийг бохирдуулж идэг. Өөрийн сэвтэж идэг. Тэгэхээр хүнийг муу хэлээд байна. Хүнийг яадын муухай хэлчихвэл болно. Хүний тухай муу мэдээлэл агуулад яваад идэг. Энэ маань ерөөсө хүний эрүүл мэнд, хүнийг өөрийг устгаж байдаг гол хүчин зүйл болж байдгиймаа гэдгийг л бид өнөөдөр ухаарах ёстой. Ухаарахгүй бол оройтох цаг нь болчиход байна оюутнуудаа. Сүрэг мэдээлэл өөрөө амьд ахуй цагтаа энэ тархинд бичигдсэн мэдээлэл устдаггүй. Энэ хорвоогоос бие орхисны дараа, энэ биеийг орхисны дараа оюун санаа мэдээлэл гэдэг бол өөрөө устдаггүй зүйл. Энэ мэдээллийн орон зайд энэ сүрэг мэдээлэл чи яваад байдаг өөрөө. Тэгэхээр хүн амьд ахуй цагтаа соён гэгэрж байх үедээ аль болохоор өөрөөсөө сүрэг мэдээллийг холдуулж зайлуулах аргыг хайх ёстой юм байна. Энэ аргууд юу вэ? Энэ нь өөрөө гол аргууд нь бясалгал одоо байдгийм байна л да өөрөө. Соронзон баллуурч гэж одоо судлаачид бичсэн байна. Энэ соронзон хальсанд бичигдсэн хүний тархины багтаамжийг ингээд одоо зам шиг урт болгоод хэмжих юм бол 9.5 сая километр гэж байна шүү дээ. Тийм том багтаамж, тийм урт зам дээр мэдээллийг бичээд идэг байх нь шүү дээ хүн амьд байхдаа. Бичээл энэ. Тэг дандаа хүний тухай мэдээлэл эргээд харсан чинь цэцэг тийм, дулам тийм, дуучин сараа тийм, жүжигчин тэр тийм, энэ юм, ануучин тийм. Ашигтай мэдээлэл өөрт нь ашигтай мэдээлэл нэг ч байхгүй. Үр ачт нь өвлөгдөх хэрэгтэй мэдээлэл нэг ч байхгүй. 9.5 сая километр гэдэг чинь овоо урт хугацаа. Энийг хүн амьд ахуйдаа соронзон баллуурдах гол арга нь сүртэй нэртэл бичсэн байлээ л дээ. Гол арга нь өөрөө юу вэ гэхээр бясалгал юм байна. Бясалгал гэж юу вэ гэд хүмүүс ерөнхийдөө асуугаад байдаг те. Нүдэн анаал энэтхэг төвдөд очиод дарамсалаад очиод гэж суугаал уншаал нүдэн анаал ертөнцөөс тасраал энийг бясалгал гэдэг юм уу? Миний бодлоор бясалгал бол их амархан юм шиг байна. Бясалгалын эхний шат бол ерөөсөө уучлах сэтгэл юм шиг байна. Уучлах сэтгэл юм байна. Аливаа зүйлийг уучлах. Уучлал бас хоёр янз байх шиг байна. Зас уучлалцсан. Чи наа уучлаарай л да гэлтгэхэр зас уучлалцсан.
Яг үндэ уучлаагүй маргааш бодогдоод байгаа байхгүй юу? Нөгөөдөр бодогдоод байгаа байхгүй юу? Тэгэхээр уучлал гэдэг энэ бол ерөөсөө бяцлаглалын анхны нэгж юм байна, анхны шат юм байна гэж бодож байна. Энэ миний бодол шүү дээ. Та бүхэн өөр бодолтой байж болно. Тэгэхдээ би энэ зүйлийг өөр дээрээ туршиж яваа учраас ер нь ийм юм болоо да гэж боддог л та бүхэнтэй хуваалцж байна шүү дээ. Ямар нэгэн мэдээллийг тулгаагүй. Энэ бол харилцан яриа. Тэр үнэн сэтгэлээсээ ор мөргүү болтол нь алга болгон уучлах. Гомдох сэтгэл чинь нь шүү дээ. Өөрийгөө хохирогч гэж бодох сэтгэл юм байл шүү дээ. Яг шинжлээд ахаар. Тэгэхээр энэ сонин гомдох сэтгэл буюу өөрийгөө хохирогч гэж бодох сэтгэл чинь маш их гомдлыг үүсгэж байгаа. Тэгээд гомдлыг уучлахдаа хүнийг уучлахдаа хуурамчаар биш. Үнэн сэтгэлээсээ бясалган хайрлж нэгүүлсэж уучлах ёстой л байдаг юм. Ингээд сэтгэлд бичигдсэн нөгөө нэг пянзан дээр зурагдсан энэ хортой бохир мэдээллүүдийг нэг нэгээр нь суглаад хахад нэг л өдөр та өөрөө эрх чөлөөтэй. Айх аюул байхгүй. Ичих химээх зүйлгүй. Өөрийнхоороо байж чаддаг. Ийм л хүн болох эхний гарц нь уучлах сэтгэл юм болоо гэж. Уучлах сэтгэл. Өнөөдөр бид уулзсных уучлал та дотор чинь нэг хоёр юм байгаа л билгүй хүн лимчин гэл бүх юма зүв болгодог те хүн лимчин алдсан шүү дээ гэл алдаага хүртэл хүн лимч оюун ухаанд зүрх сэтгэлд мэдрэх үйтэй хүн өөрийгөө бүх тэнэг юма хүн лимчин ингийн шүү дээ гэдэг энэ үе дуусчихсан шүү дээ. Төгс төгөлдөр хүн болохын төлөө бүгдээрээ тэмүүлцгээе л дээ. Төгс төгөлдөр хүн байна гэж юу хэлж байгаа? Сайхан хувцастай гоё ажил мэргэжил эзэмшсэн, гоё цүнх барьдаг, гоё их нэртэй, эсвэл гоё нөхөртэй хүнийг хэлэх юм уу? Энэ юу ч биш шүү дээ. Энэ сайхан зүйл мөн бах. Амьдралын сайхан зүйлүүдийн нэг бяцхан эсүүд нь мөн бах. Гэхдээ энэ төгс төгөлдөр хүнд ойртох чухал фактор буюу хүчин зүйл огт биш. Төгс төгөлдөр хүн байна гэдэг чинь өөрөө нөгөө хилээд байгаа сэтгэлийн хэрэггүй тунгалаг байдал. Байгаль их дэлхийг хайрлан мэдэрдэг. Байгалийн хуулийг хүндэтгдэг. Альваад савлгаагүй хандаж чаддаг. Альваад инэрн нэгүүлсэх өршөөх сэтгэлээр хандаж чаддаг. Энэ хүний чинь л төгс төгөлдөр хүн гэж хэлээд байгаа юм шүү. Боловсрал гэх мэт өнөөдөр бид нарын 4 жилээ зарцуулж байгаа энэ бүх зүйл маань төгс төгөлдөр хүн болохын нэг л жижигхэн хүчин зүйл болохоос ш хамгийн чухал нь энэ бас биш юм шиг байна. Давтан хэлэхэд хүн ном их үзснээр энэрн нэгүүлсгүй. Нинжин сайхан сэтгэлийг өөртөө хураасан хүн болохгүй шүү дээ. Сэтгэлийн боловсрал гэдэг өөрөө тусдаа зүйл байдаг юм байна л да. Тэгэхээр энэ зах замбраагүй мэдээллийн эрэнд бид амьдарч байна. Энэ мэдээллийг хэрхэн шүүж, хэрхэн өөртөө хүлээж авах вэ гэдэг маань өнөөдөр үнэхээр хүний өөрийнх нь хандлага байдаг бахны. Чингис хаан гэж ярихаар энэ одоос ингээл худлаагаад баахан Чингис яриад. Хүн үүх түүхээ ярихгүй юм бол, хүн өчигдрөө тунгаан бодохгүй юм бол өнөөдөр яаж байх юм бэ? Үүгдээцээ ярихгүй хөгжиж байгаа орны тухай ярив. Өчигдөргүй өнөөдөр гэж байхгүй. Үүгдээцгүй үр хүүхэд гэж байхгүй. Үүх түүхгүй улс орон, үүх түүх уламжлалгүй хүн гэж өөрөө байдаггүй. Тэр Чингис хааны тухай судар бичгтик сайхан юм бичсэн байдаг юм байлаа. Чингис хаан хизээч хүний үгээр үг хийдэггүй бөгөөд хизээч хүнийг хүнд муулдаггүй хүн байжээ гэж. Академич хуульч Наран гэрэлгой номонд бичсэн байна. Чингис хааны сүр хүч гэдэг ном баха та нар аваад нэг уншаад сайхан үзээрэй. Тэр номд бичсэн байна. Хизээч хүний тухай илүү үг ярьдаггүй хүн байжээ. Хүнийг хүн ирээд муулахад үг нэмдэггүй хүн байжээ. Тийм ч учраас эргэн тойрныхоо итгэлийг Чингис хаан
тийм агуу хүлээж чаджээ гэж бичсэн байх юм аа. Тэгэхээр бид өөрсдөө аливаа мэдээллийг тунгаах чадвараа гээчээд сонсоод буцаад бусдад тараадаг. Энэ байдлаа бид нар их бодовчтой юм байна. Агуу их эзэн хаан тэр сүр хүчт хаан өөрөө тийм зарчмыг баримталдаг байжээ. Тэгэхээр мэдээлэлд бид яаж хандах вэ гэдэг нэг ийм байдлаар би ярихад болох болов уу гэж бодож байна. Цаг маань дуусч байгаа учраас. Дараагийн нэг асуудал бол зүгээр би хувь хүн дээрээ л боддгийн. Хандлагыг өөрчлөх гэдэг нэг юм яриад байна да. Түрүүнээс хойш хандлагаа өөрчлөё, хандлагыг өөрчлөе. Тэгэхээр хэрвээ би сэтгүүлч хүн л энэ хүнтэй ярилцах ажлыг хийж чаднаа гэд хандлага маань тийм байсан бол би нэг дамжаанд ямар ч байсан суугаадах яа. Тэгээ нэг диплом өөртөлчөөд нэг баримтчиг өөртөө бий болгочоод ингээд хүнтэй ярья. Энэ хандлагыг би өөртөө кодлчихсан буюу гүн бат суулгачихсан байсан бол өнөөдөр Монгол тулгтны 100 эрхэм гэдэг нэвтрүүлэг хизээч бүтэхгүй байх байсан. Тэгэхээр хүнтэй ярилцсан гэдэг энэ зүйлийг сэтгүүлчл хүн хийдэг. Сурвалжлагч хүн хийдэг гэхээсээ илүүтэй хүнтэй илэн далангуй сайхан ярилцсан гэдэг бол хүний уугуул чадвар, хүн бүхэнд заяагцсан эрх, бидний амьдралд байдаг зүйл гэсэн байдлаар энгийн байдлаар хүлээж авах юм бол та бүхэн ч хинтээч чөлөөтэй ярилцаж чадна. Тэгэхээр Монгол тулгтны 100 эрхэм гэдэг нэвтрүүлэг мэрэгжлийн бус хүн хөтөлж хийлцэж байгаа нь магадгүй энэ миний хандлагынх бах. Үүнийг мэрэгжлийн л хүн хийх ёстой. Мэрэгжлийнх нь намайг юу гэж бодож байгаа вэ? Яаж байгаа бол мэрэгжлийн талаас нь яадаг юм бол гэж бодоод уягдсан бол магадгүй энэ нэвтрүүлгийн нэг өнгө нь өөр өнгө байх байсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр альва зүйлд өөрийгөө хатуу кодлох гэдэг бол маш өөрийнхөө оршихуйг жижигсгэж ийн л гэсэн үг. Хязгааргүй орон зайд альвааг бодож сурах. Хүн агуу их хүчин чадалтай. Та хүсгэл юм бол өөр дотор руугаа өнгийхэл юм бол юу ч бүтээж чадна. Та өөрийгөө эрүүл болгож чадна. Та хүсэл мөрөөдөлтөд хүрч чадна. Хандлага. Би одоогоос олон жилийн өмнө 20 хэдэн жилийн өмнө эрүүл мэндэд хандах хандлагаа өөрчилсөн. Оюутан байхдаа яг энэ дугуй зааланд Google орж ирдэг байхдаа маш хүнд өвдсөн. Өвдөөд буруу онцлогдоод ингээд маш хүнд түүхийг би давсан. Амьд амьдрах болцоогүй гэж онцлогдсон. Имлэгийн тэр онц юмар бол надад тийм гэгээтэй амьдрал. Эмэгтэй хүнийхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч, залуу хүнийхээ хувьд ч үлдээгүй. Хүүхдтэй хизээч болж чадахгүй. Одоо ингээл байнга чи даавар уух хэвээр, дааврын хамааралтай. Тэргээл өдөр тутам уухгүй бол чи болохгүй бүтэхгүй өхнө. Энэ хандлагаа өөрчилж чадсан би. Энэ хандлагыг өөрчилж чадсанаар өнөөдрийн би байгаа. Маш хүнд өвдсөн тэр үед ээж маань энэ нэг хоол хүнсээр ирүүл болдог хичээл явдаг гинэ. Хоол хүнсээр ирүүл болдог юм байна. Миний охин хоёлаа тэрэнд явъя. Би тэр үед гадаадд сурчсан өөрийгөө бас мэдээлэлтэй, өөрийгөө юм мэддэг хүн гэж нэлээд бие тоонгүй янзтай. Хоол идээд хүн ирүүл болно гэж ээжигээ нэлээд голонгуй янзтай, шоолонгуй янзтай ээжийнхаа тэр яриаг хүлээж авч байсан. Тэгээ яадаг гинэ гэсэн хүн хоол иддэг, ирүүл болдог гинэ. Хоёлаа тэр хичээлд явъя гэв. Тааламжтай байгаагүй. Яахаар хоол идэхээр ирүүл болдгийг. Би Японд үзүүлээд байна, Америкт үзүүлээд байна. Оюутан байлаа. Тэгээ хоолоор идэх хүн байдгүй шүү дээ. Сайн эмэл уух хэрэгтэй. Угаасаа ангаах ухаан ингэж хэлж байгаа юм чи яахаараа тийм байдгийг гэсэн маягтай. Ингээд ээжийнхаа үгэнд ороод тэр хоолны хичээлд нь хань болох гэж би суусан. Ээжтэй хань болох гэж байгаа. Өөрөө ирүүл болох тухайд бол итгэхгүй шүү дээ. Тэгээ суусан нэгэн сайхан багш тэр хичээлийг зааж исэн. Гэрэлмаа гэж. Маш сайхан эмэгтэй. Монгол улсад бол энэ зөв хоол гэдэг яриаг бол анх ярьж дуурж ирсэн эмэгтэй гэж би бодож явдаг. Тэгэд энэ хүний хичээлд очиж суусан. Игэл даруухан эмэгтэй байна. Усуу гэлтхээ. Юм ярьж ахыгаа хажуугаар толгой эд цувдаа эд гэлтхээ. Яа, толгой эдэл цувдаа эдэл ирүүл болдог гэл дотроо
Ээж өстө миний цагийг ингээл ийм хачи юмд аваал гэд ингээл төвчээ сууж байгаа. Бор гүрлээд бор будаа идгээл ингээл ёо гээ бүрл тэгж бодож байгаа шүү дээ. Тэгээ 1-2 хоног нэг ёо гэх маягтай, дургу үрэх маягтай ингэж байжгаад тэр хичээлийн л үед юм да. Хандлага маань өөрчлөгдсөн. Миний хандлагыг өөрчлөхөд тэр эмэгтэй тэр чин сэтгэлээсээ ярьсан ярианууд нөлөөлсөн гэж боддог. Юу вэ? Хүний эрүүл мэнд гэдэг чинь эмчийн гарт биш. Эмнэлгийн гарт биш. Нийгмийн даатгалын гарт биш. Хэн нэгэн Америк Солонгосын мундаг эмчийн гарт биш. Зөвхөн миний өөрийн гарт өдөр бүхэн энэ халбагдаад иддэг хоолнд мань байгаа юм байна гэдгийг л би тэр 5 хоногийн сургалтын үед ойлгосон. Миний хандлага өөрчлөгдсөн. Эрүүл мэндтэй хандах хандлага, өөрийгөө хайрлах хандлага маань өөр болсон. Өмнө нь би хэн хаана ямар эмч вэ? Тэр эмч рүү гүгээд очдөг. Ямар сайн юм бэ? Тэрийг аваад амруугаа хийдэг. Ямар сайн шинжилгээ вэ? Тэрийг гүгээд өгдөг. Ийм хүн хоол хүнсээр хүн эрүүл мэндэ гартаа авдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр түрүү нэг охин асуулт асуусан. Та зүс тариа чинь яагаад ингэ гэрэлтэй юм бэ? Юу идэж хэрэг? Энэ маш чухал асуулт. Амтны хойноос хөөцөлдөх жижигхэн мэт энэ зүйлүүд хүний ухамсарыг бүрдүүлж байдгаа гэвэл та итгэхгүй. Магадгүй танд хол санагдчих магадгүй. Магадгүй та намайг энэ ч өстө авч байна да гэж бодож байж магадгүй. Тэгээ үүн шиг маргаангүй үнэн байхгүй гэдгийг би өөрийнхөө биеэр бас хэлмээр байна. Тэгэхээр би эрүүл мэнд болвол хүний гарт байдаг, хоол хүнсэнд нь байдаг гэдэг ийм энгийн байгаль орчинтойгоо зогтсон ийм хандлагатай болчоор өнөөдөр би өөрөө эрүүл болоод телевизийн нэвтрүүлэг хөтлөөд та бүхний өмнө зогсож байна. Магадгүй би 20 жилийн өмнө хандлагаа өөрчилж чадаагүй, ангаах ухаанд хэд дулдуутсан, хүний гарт эрүүл мэндэ өгсөн ийм хандлагатайгаа байсан бол өнөөдөр би амьд яваач уу үгүй ч үү, нэлх үрсийн ээж болсон байгаа ч үгүй ч үү гэж боддог. Өнөөдөр та бүхэнтэй хуваалцж байгаа энэ бүх мэдлэгүүд бол би номноос уншичаад хий цэцэрхээд нэг бол уран гоё яриад байгаа яриа огтхонч биш. Өөрийнхөө үзэж туулсан, өөрийгөө буй болгосон мэдлэгээ, туршлага та бүхэнд хуваалцж байгаа ийм л зүйл. Тэгэхээр энэнд үнэн байгаа. Үнэн гэдэг бол өөрөө юунаас ч илүү хүчтэй. Тэгэхээр би та бүхэнд хий хоосон мэдээллийг түгээж нүгэл үлдээгүй, өөрийнхөө үдсэн үннийг, туулсан бэлгүүнийг хуваалцаж гэрэл гэгээтэй хандлагаа өөрчлөхийн тухайд, эд эснээсээ бохир муухай мэдээллийг арилгахын тухайд, бохир муухай мэдээллийг арилгах төдийд хүний өвчин илаарширч байдаг тухайд энэ мэдлэгийг эд эс рүү тань яг энэ цаг мөчид цацж байгаадаа би баяртай байна. Муухай үг хэлэх дурггүй, аль болох дурггүй. Хэлэх үе байдаг. Нөгөө хүн лэмчин гэдэг тодтгалтайгаар хүн лэмчин уурлна, бухимдна, уйлна гэдэг шиг муухай үг хэлэх тохиолдол надад байна. Муухай ярихч тохиолдол байна. Муухай ярваж уйлахч үе байна. Тэгвэл миний хандлага намайг авардаг. Нэг удаа муухай үг хэлсэн одоо болоо штэ. Чи өөрийгөө бохирдуулаад, өрөөлийг бохирдуулаад яах вүлээ гэдэг зөв хандлага надад байна. Хандлагаа зөв тогтоочих юм бол хандлага өөрөө маш том аврагч. Үндсэн суур хандлага нь буруу байвал, үндсэн суур хандлага нь өөрөө хитрхи хязгаарлагдмал байвал хүний хөгжил явхад тун хэцүү юм байна гэдгийг л боддог болсон. Хүсэх юм бол бүхэл зүйлийн хандлагыг та яг өнөөдрөөс ахуулаад өөрчилж болно. Багш гэдэг айдаг зүйл биш, дүн тавьдаг зүйл биш. Бүхний гаргууд мэдсэн ч хүн биш. Энэ бол танд мэдсэн мэдлэгээ таны төлөө чин сэтгэлээсээ хуваалцж байгаа хүн гэдэг байдлаар багштай хандаад үзэх юм бол та магадгүй одоо байгаагаасаа хэд дахин нээлттэй хандаж магадгүй. За тэгээд ийм байна, хандлага өөрчлөгдснөөр хүн юу ч өөрчилж болно. Үнэхээр би 1 м 50 урттай ийм юм чи би ийм ангид сурдсан юм чи өстой энэ л ингэж мундаг хийдэг. Өөрийгөө хайрлна гэдэг чинь өөртөө хандах хандлагаа өөрчлөхийг л хэлж байгаамаа. Түүнээс биш өөрийнхөө бие оторлоод
Тэ өөрийгөө тэр хүндээ бимбийлд суучаад биегээ орилоод ахыг өөрийгөө хайрлах гэж байгаа юм биш ээ. Өөрийгөө мэдэр. Би хэн бэлээ? Над руу битгий анхаарлаа хандуул. Интернет руу битгий хандуул. Тэр хин хинээс салсан, хин хинтэй суусан, хин хэнийг тэр яг танд эцсийн дүндээ ямар хэрэгтэй? Өөр лугаар сайн уу ано? Сайн уу болроо? Би 24 жил чамтай хамт байлаа. Чи хэн бэ? Хоёлаа яг яаж ажиллалаа? Энэ оюутны танхимд сууж байгаа залуучууд донд төрхтөө батхтаа төрсөн. Төрхтөө сэвхтэй төрсөн. Тийм хүн байгаа юу? Ээж аав нь тэгж хэлдэг. Миний хүүч төрхтөө жоохон эвгүй өнөртэй сэвхтэй байсан юм да. Биологийн өгөгдлийн хувьд бид нар ижил гараанаас эхэлсэн шүү. Ариун нандин үнэртэй, цэвэрхэн царайтай, мантаасан хөөрхөн хүүхдүүд бид нар төрсөн. 20 хэдэн жилийн дараа өөрсдийгөө ямар болгоцсон байгаагаа өнөөдөр та нар энэ яриаг дуусаад очоод зүгээр нүцгэн үннээ толин тар. Манай аав ээжил тэгсэн. Манай амьдрал муу юм чи? Аав ээжил тэгсэн шүү дээ. Би муу амьдрал төрсөн юм чи? Тэр аргагүй шүү дээ. Аав ээж нь сайхан юм чи? Баян юм чи? Үгүй ээ. Яг үнэндээ гэрэлтсэн царай чинь хэдэн сая доллар байгаад ч авч чадахгүй шүү дээ. Авч чадахгүйгээр 1-2 лазер мазер элдв юм хийлгээл үз. Тэр чинь тэгээ лазераар гэрэлтчдэг юм биш байхгүй юу хүний царай гэдэг чинь. Дотроосоо өөрийнхөө хандлагаар идэж ууж байж байгаа тэр зүйлээс бүрэлддэг юм а. Гэрэлтдэг царай гэдэг чинь. Үүнийг худлаа бүрдүүлэх боломж байхгүй. Нүдний харц энэ хүний амьдралын түүхийн явцад бүрэлддэг юм а. Ухаалаг харц, хуурамч харц, үнэнч харц, хайртай харц, харгас харц. Энэ үнэн бүрэлддэг болохоос хүн харцыг бүрэлдүүлдэггүй юм а. Тэгэхээр яг энэ цаг мөчөөс ахуулаад өөрийнхөө мэдээллийн орон зайг цэвэрлээд өөрийгөө төгс хүн болохын төлөө тэмүүлээд өөрийгөө дотроосоо гэрэлтсэн нэгэн болгоё гэвэл энэ бүх юм аав ээжийн, эмнэлгийн, нийгмийн гарт биш. Энэ бол яг таны өөрийн тань гарт байгаа, өөрийн тань хандлагт байгаа гэдгийг л хэлэх гэсэн. За тэгээд зөндөө удаа ярьлаа. Асуух асуулт байгаад ингээд та хэдийгээ тарая да. За баярлалаа. Нэг хоёр асуулт байна л. За. Мэдээж хүний хандлага гэдэг бол өглөөнөөс эхлэх баг тий. Та юу н өглөө яг юу бодож юуг өөртөө хэлж сэрдэг юм бэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь за хамгийн сайн ном гэх нь бас хайшаа юм. Зүгээр таны амьдрал энэ оюун санааг өөрчилсөн номноос нэгийг нэрлээч. Таны ямар мундаг залуу ээ. Хандлага гэрангот хандлага өглөөнөөс эхэлнэ гэж байна шүү дээ тий. Мундаг. Өглөө гэдэг үгийн утга гэдгсэн чинь энэ өдрийг танд өглөө гэж байгаа юм гинэ тий. Тэгэхээр өглөө гэдэг бол үнэхээр утга учиртай. Монгол хүмүүс хэлдэг шүү дээ. Өглөө зөв үйл дээрээсээ босоо. Өглөө босоод ороо хураа. Ажил юм бүтнэ гэж. Маш цөөхөн үгэнд маш гүн утгыг илэрхийлж хэлсэн байдаг. Өглөө юу бодож босно гэдэг үнэхээр тэр өдрийн тэр өдөржингийн хандлагыг л тодорхойлцдог үнэн. Миний өглөө азтай эхэлдэг. Азтай. Би хоёр жоохон охины дунд сэрдэг байхгүй юу? Шулганаал нойрмогломж гэж юм байхгүй ерөөсө. Год гэл хоёлоо өсөрч усаал ингэн тэгнэ гэж хувцас өмсөл юм хоёр хөөхөн шулгансан юм гэл ерөөсө амьсгаа авахын завдлагын хоолундаа идэл хувцсан руу өмсөл гараа явдаг байхгүй юу? Яасан ч хөөх юм битэ гэж бодож миний өглөө эхэлдэг. Номын талаар гэж энэ амьдралд хүчтэй нөлөөлсөн ном гэж одоо нөлөөлсөн ном байлгүй яах вэ? Өстө үе төмийг л уншиж илаа. Нэг хэсэг жорог одоо номын солиотон гэмээр л номонд дондох үе нэрээ үнэндээ байлаа. Эргээд бодоход тэр үе бол бас их өөртөө цаг гаргадаг, өөрөө төвлөрч чаддаг ийм сайхан үе байжээ гэж одоо эргээд боддог. Яг амьдралд чинь амьдрал үүрээд ээж болоод нийгмийн одоо бас тодорхой харилцаанд ороод
Ингээд энэ олон зүйлийг нуруунд дээрээ үүрч явахад бол ном уншаад төвлөрөх хугацаа их бага л болчдөг юм байлээ. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаа гэдэг бол хараа ном үзээд өгөөч гэж та нарт өгсөн хугацаа байхгүй юу? Мэдхгүй би оюутан байхдаа ингэж ухамсарлаагүй л байсан. Шалгалтаас шалгалтын хооронд, хариулахаас хариултын хооронд, багшаас багшийн хооронд гүүгэл хийдэг. Юу ч одоо яг мөн чанар хандлага нь өөр байсан юм биш үү тэр үед. Диплом авчих гал яваал байдаг. Авсан л да. Тийм. Тэгэхээр ном бол өөрөө гайхамшигтай. Номыг үзэх хугацаа танд 4-5 жилээр олгогдсон байна гэдгээл та нар ухаараасай. Уншаал. Учир утгагүй юм уншихтай биш. Сайхныг унш. Аимшиг юм уншаал нөгөө баахан эсэндээ аимшиг мэдээлэл өгөөл биеэ хавчаал ахаал телевизээр очиод аимшигтай кино үзэл ингэ атисэн юм. Айж байгаа хүн чинь ингээл өргөн дэлгэр болдгоо шүү. Гэл чичрээл бимбигнэл жижигхэн болоод агшаад идэг. Дандаа агших мэдээллийн дунд өөрсдийгөө байлгаж байгаа байхгүй юу? Сөрөг мэдээлэл гэдэг бол дандаа агшилтыг өгч идэг. Хүйтэн гэдэг чинь дандаа агшилтыг өгдөг байхгүй юу? Өөрөө дандаа агшиж байгаа бид нар өргөн дэлгэр байх юм а үзэж сонирхчээ гэж. Тэгэхээр номын талаар бол би олон сайхан ном уншиж байсан. Тэгвэл би миний амьд ном бол би өөрийнхөө ээжийг гэж боддог. Тэгээ миний ерөөсөө уншиж дуустдаггүй ном. Миний урд байнгын дэлгээтэй. Одоо ямар нэгэн одоо юу гэх юм бэ? Уншиж ойлгохгүй хэцүү зүйлгүй юм дэлгээтэй ном маань бол миний ээж. Тэгээд та нар нэг юмд одоо итгэхгүй юу? Одоо би тэрийгээ гэхдээ хэлье гэж бодож байна. Миний ээж миний хажууд нэг ч хүнийг муулж үзээгүй. Нэг ч хүний талаар сүрэг яриа ярьж үзээгүй миний ээж. Би ийм гайхалтай ээжинд иргэд өсөж яваа охин. Үр эмэгтэй бүсгүй. Монголчууд хэлдэг шүү дээ. Эхэн хээр алга бол хүүн хөл шиир алга гэж. Ер нь бол хүн эхээсээ нэг хол зөрж өөр болохгүй дээ. Тэгэхээр би боддгийг би өөрийнхөө ирээдүйд их итгэлтэй байдаг. Миний ирээдүй бол миний ээж. Миний охидын ирээдүй бол би. Тэгэхээр би ээжигээ харахаар их сэтгэл амар байдаг. Амьдралд алдаж онох үе байдаг. Тэгтээ алд дэлэм алдахгүй. Ягаад гэвэл миний өмнө энэ гайхамшигтай эмэгтэй байдаг. Би нэг удаа гадаадд оюутан байсан юм аа. Аавындаа ирчил сууж илаа. Телевизээр үзэл. Тэгсэн нэг хүн л ярьж байна. Би саяхан Парис улсад яваад ирлээ гэж ярихгүй нь монгол хүн. Энэ жил би өстө пүүпа олон нийтийн хэрэгслээр ярьж Парис улс ахта яадаг юм аа ингэ шүүмжлэлтэй. Гэсэн манай ээж ингээл над руу нэг том хараад тэр ихсэн Монголын сайхан хүүхэн ярьжсэн л да. Пөөх гэл тэгсэн чи яадаг энэ хүн татаархт юм уу? Англ би гайхацсан. Би яахаар би танихгүй гэд. Гэхдээ тэг яагаад ингэж хүн андуурал үз. Ингэж миний амийг таглаж байсан. Ер нь миний ээж хизээч хүний талаар сүрэг муу бодол буюу хин нэгний яриаг хин нэгэнд дамжуулж явахыг би өдий одоо наслахтаа би сонсоогүй. Энэ бол миний бахархал. Ээж маань маш их чадамжтай эмэгтэй. Маш их багтаамжтай хүн. Ерөөсөө ингээл өглөөнөөс ахуулаад орой хүртэл утсан дуурч яадаг. Бүгдийг авдаг. Дандаа хүнд зөвлөгөө өгч идэг. Багшаа гэж хүмүүс юм асуудаг. Яаж зөв ойлгох вэ? Өтгөн шингэн нь хадаад энэ нь тэр нь боогоод ингээд тэгээд цуцхгүй тэр бүхэнд ярьж идэг. Би үнэхээр гайхдаг, биширдэг. Тэгээ энэ хүний багтаамж нь яаж ингэж гараад байгаа юм бэ гэхээр хүний төлөө сэтгэл юм байлээ. Би энэ хүний төлөө нэг ч ихсэн үг хэлчихье да гэдэг тэр сэтгэл нь л тэр багтаамжийг үүсгэдэг юм байлээ. Түүнээс биш мань мэд шиг одоо ёо ингээд ядарч जैन ёо ингээд ингэж ингээ өөрийнхөө багтаамжийг агшаах хэрээр л хүн өөрөө агшиж жижиг болж идэг юм бит. Хүн хэдий чинээ хүний зовлон жаргалд хань болж байна. Хэдий чинээ хүний зовлон жаргалыг хүн өөртөө багтаах чинээгээрээ хүн төдий чинээл даацтай том хүн болдгийм байна л гэж бодсон.
Хүнд гомддог, гомдоод ээжтэй гүгээд очдог ээжээ гэхээр ээж маань надад нэг л үг хэлдэг. Мөнхийн мөнх нэг л үгийг хэлдэг. Энэ хүний оронд өөрийгөө тавиад үзтээ. Тэгэхээр л би дугаа олоогүй явчихдаг. Тэгэл тэнгэр цэлмэл дотор тайтгараал нэрээ энэ хүний оронд байсан бол энэс ч дор байгаа дөө. Харин ч энэ хүн бас өдий зэрэгтэй байгаа надаас хамаагүй илүү хүн юм да гэж бодож авдаг. Тэгэхээр надаас маш сайхан асуулт асуулаа. Ээжийнхаа тухай ярих боломжийг надад өглөө. Түүнээс биш одоо гинтл биеийн танхимд ээжигээ дагуулад ирсэн гэнгээ ярихаар бас боломж болцоо нь хэр гарах байсан бол тэгэхээр миний сайхан ээжийг бас энэ сайхан сэхэтэн энэ одоо ирээдүйн энэ сайхан хүмүүсийн дунд тэгээд дээрэс нь одоо энэ чинь цэнхэр дэлгэцээр гарна. Тэгээд цэнхэр дэлгэцийн дунд одоо ээжийн тухай яриаг яриулж гисэн танд одоо чин сэтгэлээсээ гэлаач. Маш их баярлалаа. Сайн байна уу? Таны энэ өдрийн мэнд хүргэе. За бид нар өнөөдөр хүрэлцээж гайхалтай сайхан лекц тавьсанд танд маш их баярлалаа. За би танаас нэг асуулт асуух гэсэн юм аа. Монгол ирэх хүн бас яг ямар байвал зүгээрээ, яг ямар хуу одоо хандлагатай ямар залуу байвал зүгээрээ гэсэн энэ талаар та бидэнд хэлж өгөөч. Монгол ирэх хүн жудагтай байх хэвээр, гүндүүг байх хэвээр, ийм тийм байх хэвээр олон зүйл хэлэх бах уу. Энэ бол бас л хүмүүсийн хандлага. Миний хувьд би монгол ирэх хүнийг ямар байгаасай гэж боддог вэ гэхээр хажууд хань гээд сонгосон, гэргий гээд сонгосон, хайрт минь гээд сонгосон, эхнэр мэн гэж сонгосон бүсгүүнхаа нүдийг галтаа байлгачаасай л гэж боддог. Хичнээн мундаг уулыг үргэж усыг эргүүлсэн эр хүн байлаач гэсэн хажууд байгаа тэр муу атгаан чинээ эмэгтэйгийнх нь нүд гуньгаар дүүрсэн сэтгэл нь хүнд байвал энэ эр хүн мөн үү гэж би боддог. Тийм болохоор эр хүний сайхан зан чанарын тухайд, ноён нурууны тухайд бол ярихад би олон зүйлийг ярина. Гэхдээ би эр хүнийг юугаар нь үнэлдэг вэ гэвэл би хажууд байгаа эмэгтэй харцыг нь л харцдаг. Тэгэл миний бүх үнэлэмж, миний хандлага тиймэрхүү байдлаар л гараад эхэлдэг. Эмэгтэй хүн гэснээс эмэгтэйчүүдийн баяраар энэ эфир гарна. Энэ нэвтрүүлэг гарна. Тэгээд эмэгтэй хүн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх эрчүүд сонсоосоо гэж бодож байна. Мөн энд байгаа одоо эрчүүд, залуучууд ч гэсэн сонсоосоо гэж бодож байна. Эмэгтэй хүн эр хүнээс их зүйлийг хүсдэггүй шүү дээ. Машин техник одоо юу байдгийг үгүй. Эмэгтэй хүний төрөлхийн байгалийн шинж чанар нь жижигхэн зүйлд баярлж чаддаг тэр агуу чанар байдیں۔ Гинэ. Эр хүн дотроо юу гэж боддог гэхээр за нэг том байр авж байгаа, нэг ландгар машин авж байгаа, давгаагаа суулгаа ингэ нэг бодоод байдаг. Эмэгтэй хүн тэрийг чинь хүсч мөрөөддгөө. Ганцхан өөрлөв нь хараад инээх. Ганцхан өөрийн чимэн гэд гарын натгах. Ганцхан тэрвэрлэлтэнд л эмэгтэй хүний бүх юм ханддаг. Эмэгтэй хүн ийм л амтан байхгүй юу? Тэгэхээр хайрыг битгий холоос хай. Зүгээр л эмэгтэй хүн чинь өөрөө ийм уйхан, өөрөө иймхэн л юмыг хүсч идэг амтан байхгүй юу? Тэр эмэгтэй хүнийг баярлуулах би хэцүү биш гэж бодож байна. Хайрын сайхан үгээ хэл. Чин сэтгэлээсээ гэхдээ нөгөө сэтгэл гэдэг юм орсон юм бүхэн үнэн байдаг. Өнөөдрийн нийгэмд ихэнх зүйл сэтгэл ороогүйдээ л алдаад байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. За бид баг боловсролыг болохоор 10 жилдээ эзэмшдэг. Ихтэй сургуулийн мэргэжлийг болохоор одоо оюутан ахуй насндаа эзэмшиж байна. Тэгвэл сэтгэлийн боловсролыг яг хаана эзэмших ёстой юм бэ? Сэтгэлийн боловсролыг энд тэнд гэхээсээ илүү сэтгэлийн боловсролыг хамгийн анх бий болгодог тэр одоо орчин маань өөрөө гэр бүл юм. Гэр бүлийн орчин. Гэр бүлийн орчноос өмнө ярих юм бол сэтгэлийн боловсролыг төлөвшүүлдэг тэр зүйл маань өөрөө эхийн сав юм шүд. Их хүн үрээ тээж авахтаа л аль хэзийн долгион, энерги тэр сэтгэлийн долгисыг хүүхд руугаа аль хэзийн 10 сар илгээч гисэн байдаг. Илгээгээд гаргаж ирдэг. Тийм учраас монгол хүмүүс сэтгэлийн боловсрол эхийн хөвлөд бүрэлдэн буй болох цагаас үүсдэг.
Тийм учраас хөл хүндтэй бие давхар тулгар их. Муу бодол бүү бод. Муу үг бүү дуулга. Хөл хүндтэй эмэгтэйд муу үг бүү дуулга. Маш их нарийн дэг жаягийн дор бид нар гидсэндээ хүн буй болгодог. Эндээс сэтгэлийн боловсрал эхэлдэг. Дараагийн нэг зүйл бол гэр бүлийн орчин. Хүүхдийнхээ хажууд элдв долоо юм яриад л элдв юм шүүгээд л байвал 7 нас өнгөрсний дараагаар энэ засагдах хэцүүдээ тун хэцүү. Хүн өөрөө ажиллаж, өөрөө хөдөлмөрж байж хандлага өөрчлөхгүй бол гэр бүлд тавигдсан тэр хандлага бол өөрчлөгдөн гэдэг маш хэцүү. Тэгэхээр хүүхдийн хандлагыг хэн нэгэн цэцэрлэгийн багш, хэн нэгэн ерөнхий боловсролын сургууль, хэн нэгэн их сургуулийн багш өгөх биш. Хүүхдийн хандлагыг тавих хамгийн ихний газар бол аав ээж. Үүнийг л гэрээ засах ухаан гэж нэрлэдэг гэж ингэж бодож байна. Төгсгөлд нь хэлэхэд Монгол хүн гэдэг бол сэрэх санахын маш их өгөгдөлтэй, хурдтай сэтгэдэг ийм онцлогтой ард түмэн бид. Тэгэхээр санаж сэрж тэгээд өөрсдийнхээ хандлагыг болоод улс нийгмийнхаа хандлагыг бүгдээрээ өөрчлөхөд бол Монгол хүнд тийм хэцүү биш гэж бодож байгаа. Сэтгэлийн боловсрал түүнийг тойрсон хүний боловсролыг хөгжүүлж чадсан цагт Монгол улс өнөөдөр улсын дайтай улс мөн хүмүүний дайтай хүмүүнийг өөртөө багтаасан гайхамшигтай ийм улс болж чадна гэж боддог. Ингээд энэ ярианыхаа төгсгөлд Монгол хүн болж төрсөн та бид санаж сэрдэггүй. Санаж сэрсэн Монгол хүн хаач юугч хийж чаднаа, бүтээж чаднаа гэдгийг л хэлмээр байна. Оюутан ахуй цаг гэдэг бол санах сэрхэн их хугацаа шүү. Амьдралынхаа зөв зам мөрийг тавихын их өгөгдөл юм шүү гэдгийг та бүхэндээ хэлээд энэ одоо өдрийнхөө уулзалтыг өндөрлөе. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Эмэгтэй хүмүүс нь дотроосоо гэрэлтсэн, хацар нь туяарч ягарсан, үргэлж инээмсэглэл нүүрэнд нь тодорсон, эрчүүд нь хиймэртэй, жавхаатай, даацтай, жинтэй, ноён нуруутай байх болтугай гэдэг үгийг хэлээд энэ өдрийнхөө ярилцлагыг өндөрлөё.